байцгаана уу? Humanities podcast-ийн дахин нэгэн шинэ дугаараар та бүхэнтэйгээ уулзж байна. За өнөөдрийн манай дугаарын зочноор олон улсын харилцааны нийгэм судлалын тэнхимийн сэтгэл судлалын багш Мөхцөл маань оролцохоор өргөдөө ирээд байна. Сайн байна уу багшаа? Сайн байна уу? За танд энэ өдрийн мэнд хүргэе. За баярлалаа. Нийт подкаст үзэгчдээ бас энэ өдрийн мэнд хүргэе. За баярлалаа. Бидний урилгыг хүлээн авч өнөөдөр студид маань ярилцахаар ирсэн танд маш их баярлалаа. За тэгээ та бидэнд үзэгч болон сонсогчд маань өөрийгөө товчхон танилцуулаад баярлаа. Дугаараа эхлэе. За намайг Мөхцөл гэдэг сэтгэл судлаач мэргэжилтэй 2014 онд Оросын холбооны улсын Эрхүү хотын багшийн их сургуулийг төгссөн. За 7 дахь жилдээ сэтгэл зүйн зөвлөгөө өгч их сургууль багшилж байгаа юм хүн байна. За баярлалаа агшаа. За тэгэхээр хоёлаа ерөнхийдөө одоо сургалт явуулж байгаа хөтөлбөрийн талаар бас ярилцах байгаа. Тэгэхээр сэтгэл судлалын хөтөлбөр маань хэрэгжээд одоо хэдэн жил болж байгаа вэ? За тэгээ хөтөлбөрийн маань онцлог чухам юундаа байдгийг, за хөтөлбөрөөр оюутанд яг юуг олгохыг зорж та хэд маань ажиллаж байгаа вэ? За Монголд ерөнхийдөө сэтгэл судлаачдыг бэлтгээд нийтдээ 29 жил болж байна. Одоо бараг 30 жил болох чинь гэсэн үг тий. Харин манай сургуульд Хүмүүлийн ухааны их сургуульд бол 2007 оноос хойш бэлтгээд нийтдээ бол 14 жилийн үрийг үзэж байна. За энэ хугацаанд нийтдээ бид нар 10 төгсөлт хийсэн байгаа. За сэтгэл судлалын бакалаврын хөтөлбөр маань бол ерөнхийдөө сэтгэл судлаачид одоо эзэмших шаардлагатай 3 гол одоо тулгуур чулуу тийм чадварыг эзэмших одоо зорилготой. За энэ маань юу вэ гэхээр нэгдүгээрт одоо сэтгэл зүйн одоо судалгааг хийж сурах, оншилгоог хийж сурах, за сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, засал хийх чадвартай болох. За мөн сургалт явуулах чадвартай болох. За үүн дээр эдгээр чадваруудын манд бол ерөнхийдөө тухайн одоо ажил мэргэжлийг гүйцэтгэх шаардлагатай hard skills буюу хатуу чадвар гэж нэрлэдэг байгаа. Үүн дээрээ нэмээд сэтгэл судлаач нарт маань soft skills буюу харилцааны чадвар, зөөлөн чадвар эзэмших шаардлага гарч байгаа. Тэгэхээр энэ маань бас яг манай мэргэжлийн одоо маш түлхүү эзэмших ёстой шаардлага байдаг. Тэгээ энэ маань дандаа харилцааны чадварууд, бүтээл сэтгэлгээ, тийм ээ, шүүмж сэтгэлгээ, асуудлыг шийдвэрлэх чадвар гэх мэтчлэн одоо зөөлөн чадваруудыг эзэмшүүлэх ийм зорилготой хөтөлбөр байгаа. За хөтөлбөрийн маань онцлог гэх юм бол бид нар энэ хөтөлбөрийг одоо сайжруулахдаа юун дээр гол төлөв анхаарсан бэ гэхээр яг ийм сэтгэл зүйн зөвлөгөө маш сайн өгдөг, тий, сургалтыг маш сайн хийдэг, оншилгоог их сайн хийдэг. Ийм одоо мэргэжилтэн бэлдээ. Энэ дээр илүү анхаарья. Хичээлүүдээ илүү их тийм практик суурьтай зөвлөгөө заслын чиглэл рүү оруулсан ийм байя. За манайх бас магистрийн хөтөлбөртэй. Тэгэхээр магистрийн хөтөлбөрт энэ цаашаа бас үргэлжлээд бас яг энэ зөвлөгөөнийхөө тал руу хүүхэд, гэр бүл, тэ байгууллага гэх мэтчлээ одоо маш тийм нарийнссан байдлаар өгч байгаа. За манай хөтөлбөр маань бол ерөнхийдөө бусад сургуулиас одоо ялгаадаг чанар нь юу вэ гэхээр мэргэшүүлэх хичээл маань 54 кредит. Энэ маань юу хэлж байгаа вэ гэхээр ерөнхийдөө мэргэшүүлэх чиглэлээр бол бид нар маш их анхаарлаа одоо хандуулж байгаа. За нийгмээс одоо биднээс шаардж байгаа тэдгээр одоо сэтгэл судлаач хүнд байх шаардлагатай тэдгээр ур чадваруудыг олохыг бол маш их хэрэгэлдсэн ийм хөтөлбөр болсон байна. За баярлалаа агшаа. Тэгэхээр одоо ингээд оюутнууд маань 4 жил суралцаад тэгээ сэтгэл судлаач гэсэн одоо мэргэжлийг эзэмшээд ингээд төгсөөд гарч байгаа. Тэгэхээр ер нь бол одоо ингээд оюутнуудаа ажлын байр руу бэлдэх, за тэгээд хөтөлбөрийн зах зээл рүү бэлдэж одоо мэргэшүүлж чиглүүлэх тал дээр та хэд маань хэрхэн дэмжиж ажилдаг вэ? Яа хэрхэн одоо мэргэжлийн чиг баримжаа тухайн оюутнуудаас олгодог вэ? За мөн одоо оюутнуудад сургалт явуулж байгаа орчин нөхцөл, за магадгүй одоо сэтгэл судлал дээр бол илүүтэй лаборатори, тэгээ туршилтын одоо орчин нөхцөл бол илүү бас шаарддаг тийм онцлогтой бас байдаг байх. Тэгэхээр энэ тал дээр одоо яг ямар одоо орчин нөхцөлд, ямар одоо туршилтын лабораториудад та хэд маань практик дадлага явуулдаг вэ? Энэ талаар та хэлэнгүү бидэнд ярьж өгөөч. Манай сургууль маань бол 2 лабораторитой байгаа. Тархи судлалын болоо одоо сэтгэл судлалын лаборатори гэсэн 2 лабораторитой байгаа. За тархи судлалын лабораторид маань бол нейробиолог, нейросэтгэл судлал гэсэн тархитай холбоотой хичээлүүдийн судалгаа туршилтыг хийх боломжтой байдаг. Харин сэтгэл судлалын бичил лабораторид бол сэтгэл зүйн оншилгоо, зөвлөгөө заслын одоо хичээлүүдтэй холбоотой туршилт судалгаа одоо практик чадваруудыг олгох тэдгээр зүйлс манайд явагддаг байгаа. За нийтдээ бакалаврын хөтөлбөрт бол 3 дадлагыг хийж гүйцэтгэж байгаа. За манай одоо хөтөлбөрийн бас нэг гол онцлог бол зөвлөгөө онцлогооны дадлага. Гэдэг дадлагыг бол 4-р курсэд одоо 4-7 хоногийн хугацаанд бүх хичээл нь хааж агаад ингээд явуулдаг.
тухайн одоо оюутан яг л энэ ур чадвараа эзэмшихэд бүх цагаа зарцуулах тийм боломжтой байхаар зохион байгуулдаг. За лаборатори үзэлт маань бол зөвлөгөө өгөх өрөө, за туршилт судалгаа их багаж тестүүдээр бол тоноглогдсон байгаа. Тэгэхээр энэ маань бол манай даваа тал болж байгаа. Тэгэхээр оюутан бүр тэр лабораторид орж туршилт судалгаа хийх бүрэн боломжтой. За жишээлх юм бол одоо би сэтгэл зүйн зөвлөгөө гэдэг хичээлийг заадаг багш. Сэтгэл зүйн зөвлөгөөг бол яг тэр сэтгэл зүйн зөвлөгөөний одоо стандартаар тогтчулсан өрөөнд оюутан маань суугаад тэгээд явуулж чинь. Тэгэхээр энэ маань бол бүр хамгийн том даваа тал бүх оюутан маань тэнд ороод ингээ хичээлэх боломжтой байдаг. Энэ маань нөгөө лаборатори гэхээр ингээд нэг цоочтой хаалганы цаана нэг гоё лаборатори байж байгаа шүү дээ. Тэгэхээр манай лаборатори бол хамгийн их хэрэглэгддэг, хамгийн хүмүүс солигддог тийм лаборатори байдаг. Тэгэхээр бас яг манай сургуульд ороод ирэх юм бол лабораториудыг бол маш сайн ашиглаад ингээд явах бүрэн боломжтой байгаа. Зөв. Тэгээд мөн багшаа одоо оюутнууд одоо илүүтэй одоо хичээл зүтгэлтэй байдаг юм уу? Эсвэл одоо тухайн салбартаа илүү одоо сонирхолтойгоор ингэж одоо хандж байгаа тэр одоо шимтэн сурч байгаа тухайн тэр оюутнуудыг таад маань одоо дэмжсэн тийм ямар одоо боломж бас оюутан талдаа байдаг бол магадгүй одоо судалгаа хийдэг багш гэ та ярьлаа. Тэгэхээр тухайн багшийн судалгаан дээр хамтарч ажиллах боломж бас оюутанд маань байдаг юм болов уу? Үгүй бол агсан төвшөндөө энэ бий болдог болов уу? Үүнээс гадна бас өөр оюутныг хөгжүүлсэн ямар боломж байдаг бол энэ талаас та ярил. За нэгдүгээрт одоо хичээл сургалттай холбоотой ярих юм бол түрүү хэлжсэн судалгаа хийх, багшаа дагалдаа судалгаа хийх боломжтой. Бүх сургуулиуд тийм байх л та. Гэхдээ манай сургууль дээр бол яг тухайн оюутанд одоо зарцуулах цаг, уулзах цаг тэрийг маш сайн гаргаж өгдөг. За багшаагаа дагалдаад эрдэм шинжилгээний хуралд орж болно. Багштайгаа хамт одоо төрөл бүрийн эрдэм шинжилгээний хурлуудад өгүүлэл хэвлүүлж болно. Гадагшаагаа хэвлүүлж болно. Дотооддоо хэвлүүлж болно. Энэ боломжоос маш сайн хангаж байгаа. За мөн манайх одоо техникийн дээргэд оюутны клубтэй тэр клубээрээ дамжуулаад оюутнуудыг хөгжүүлэх, за гаднаас лекц одоо илтгэгчдийг урьж лекц тавиулах ч юм уу яг энэ салбарт ажиллаж байгаа практик хүмүүстэй илүү сайн холбож өгсөн тэдгээр үйл ажиллагаануудыг бол бас хийдэг байгаа. За мөн бид нар хичээлээрээ дэмждэг. Одоо жишээлбэл оюутнууд маань энэ уралдаан тэмцээнүүдэд ингээд оролцох юм бол тийм ээ онооны ийм боломжууд байгаа гэдэг ч юм уу. Тэр тал дээр бол маш сайн дэмжиж өгдөг. Тэгэхээр энэ дэмжлэгийг авсан оюутан маань маш хурдан сэтэлчээж одоо олон төрлийн тэмцээн уралдаан төсөл хөтөлбөрүүдэд хамрагдчихэдэг. Зөндөө олон тэтгэлгүүд авч ирсэн одоо түүхүүд байгаа. Тэгээд тэдгээр оюутнууд бас яг мэрэгчлэлээр гараад ажиллахаараа илүү тэм хичээл зүтгэлтэй ажиллаж байгаа юм шиг надад бас санагдаад байдгийг яг одоо төгссөн оюутнуудаа хараад ахаар. За сэтгэл судлалын бакалаврын хөтөлбөр сонгосон оюутнууд маань бол бусад одоо мэрэгжлийн техникүүдээс хичээл сонгох боломжтой байдаг. Энэ нь чөлөөтэй сонголтоор манай оюутнуудад олгогддог байгаа. За жишээлбэл сэтгэл судлалын оюутан байлаа гэхэд одоо маркетингийн, менежментийн хөтөлбөр, сэтгүүл зүйн хөтөлбөр, гадаад талын хөтөлбөр гэдэг энэ хөтөлбөрүүдээс туртай ажлыг сонгох боломжийг олгодог. Тэгээ энэ магадгүй одоо би гэрэл зургийн сонирхолтой хам бол гэрэл зургийн сэтгүүл зүй гэдэг хичээлээ сонгоод ингээд сонирхолтой зүйлээ бас сурах боломжтой юм шиг харагддаг. За мөн дээрэс нь хүмүүнлэг ингээд ярихаар гадаад хэл гэдэг үг орж ирдэг шүү дээ ард нь тий. Тэгэхээр манайд бол яг гадаад хэлний 6 одоо түвшний англи хэлний хичээл тий. За бусад хэлний хичээлүүд за мөн нэмэх нь TOEFL, IELTS-ийн одоо хичээлүүдийг сонгож үзэх боломжтой байдгаараа бол маш даваа талтай гэж би хардгийг. Тийм байна тий агшаа одоо тухайн хувь хүний өөрийнх нь бас сонирхол бас нийцүүлж боломжийг нь бас олгож өгдгөөрөө бас хөтөлбөр маань их онцлогтой даваа талтай юм байна гэж ойлгож байна. Тийм. За баярлалаа агшаа. Тэгэхээр одоо энэ хөтөлбөрт одоо багшилж байгаа багш нар маань одоо яг ямар ур чадвартай ямар багш нар байгаа вэ? За тий багш нарын маань судалгаа хийж байгаа чиглэлүүд бас юу байгаа бол ерөнхийдөө багшлах боловсруучны хаан талаараас бидэнд та товчхон мэдээлэл өгөөч. За багш нар маань бол бүгдээрээ гадаадд магистр, доктор хамгаалсан багш нар байгаа. За Шинэ Зеланд, Малай, Зорс гэдэг улсуудад магистр, докторын зэрэг хамгаалсан багш нартай бүгд гадаадд төгссөн 100%. За тэгээд мөн дээрээс нь багш нар маань бол боловсролын сэтгэл судлал, за хөгжлийн сэтгэл судлал, клиник сэтгэл судлал, за тархи судлалын одоо салбарт бол судалгаанууд хийж байгаа юм хүмүүс байгаа. За мөн одоо ном орчуулж, зөвлөгөө өгч, судалгаа одоо хэвлүүлж ингээд одоо бүгд өөрсдийн одоо онцлогтой тухайн одоо зааж байгаа хичээлээр практикт ажилладаг хүмүүс байна. За жишээлбэл сэтгэл зүйн зөвлөгөө гэх юм бол би өөрөө сэтгэл зүйн зөвлөгөө практикт өгдөг. Тэгээ тэн дээр одоо түн дээрээ тулгуурлаа тэнд байгаа одоо туршлага үр дүнгээ буцаад энэ хичээл рүүгээ оруулаад ингээд уялдаа холбоотой явдаг. Энэ маань юу вэ гэхээр ерөөсө практик онлын уялдаа холбоог маш сайн хангаж хэлэгдсэн байгаа. За жишээлбэл манад нэг төвшиг гэдэг багш байгаа. Багш маань бол ерөнхийдөө одоо гадны сэтгэл судлаачдын
одоо тэр онлын их суур босно тэдгээр одоо номуудыг орчуулад үүнийг гаргаад за үүн дээрээ бие хүний сэтгэл судлал гэдэг хичээлээ заадаг байна. Тэгэхээр энэ маань ерөөсөө юг харуулж байна уу гэхээр тухайн одоо багш маань хичээлээ заахдаа зөвхөн онлайн талаас нь ярих биш үүнийг практиктай холбоож ярьж өөрөө тухайн сэдвэрээ бүтээл хийдэг, судалгаа хийдэг, ном орчуулдаг тий зөвлөгөө өгдөг ийм одоо практик үйл ажиллагааг илүү явуулдгаар онцлогтой болов уу гэж би хараад байна. Зөв. Тэгэхээр ер нь бол агшаа нөгөө зөвхөн одоо оюутан онлайн мэдлэг авахаас гадна тухайн багш маань өөрөө практик дээр тэр бүхнийг хэрэгжүүлдэг учраас багшаасаа бас мөн одоо практик талын ур чадваруудыг суралцахаас бүрэн дүрэн боломжтой байдаг байх нь. Яг үнэн тий. Жишээлбэл одоо бас судалгаа их чиглэлээр маань оюун суран гэдэг багш байгаа. Яг энэ чиглэлээр нарийн мэргэшээ төгсөөд хүрээд ирсэн. Тэгээ энэ багш маань бол яг гадаадд судалгаа одоо хэвлүүлэх тий оюутнуудаа одоо эрдэм шинжилгээний хуралд бэлтгэх, за мөн багштайгаа хамтарч одоо өгүүлэл хэвлүүлэх энэ боломжуудыг бол оюутнуудаа нээж өгдөг байгаа. Тэгэхээр ерөнхийдөө түрүүн би хэлжсэн нь 3 чадвар гэдэг. Тэгээ энэ 3 чадвар маань манай сургуульд одоо олгогдоход бэлэн байгаа. Багш нар маань бол энэ тал дээр маш их анхаарч ажилладаг. Оюутнуудаа яг дагалдуулаад практик байдлаар ингэж ажилладаг. Тэрүүгээр бас онцлогтой. За тэгээ манай оюутнууд бол улсын уралдаан тэмцээс үргэлж байр эзэлдэг. Тэрүүгээр бас маш давуу талтай гэж би бодоод идэх юм. За баярлалаа агшаа. Тэгэхээр таны одоо хувьд мэргэжлийнхаа энэ салбарын цаашдын бас хөгжлийг, чиг хандлагыг бас юу гэж хардаг бол салбар дотроо таас ажиллаа судалгаа хийгээ те ингээд багшлаад ингээд явж байгаа хүний хувьд энэ талаас та юу гэж харах бол магадгүй одоо биднийг үзээ сонсоод сууж байгаа хөх залуучууд бас их сонирхолтой байж бас магадгүй юм байна. За сэтгэл судлалын шинжилгээ ухааны одоо хөгжлийг ярих юм бол түрүүн би хэлжсэн те 29 жил болж байна гэхээр 29 жил гэдэг маань ерөөхдөө энэ салбар маань хөгжөөд одоо яг гоё явж ин л та практик дээр сэтгэл зүйн төвүүд олон болоод тий сэтгэл судлаач мэргэжилтэн ажилладаг газрууд олон болоод ингээ явж ин. За тэгээд намайг төгсөөд ирж хахад 7 жилийн өмнө намайг төгсөөд ирж хахад бол одоо ойлгодог хүн цөөхөн байсан байхгүй юу? Одоо бол ихэнх хүмүүс ойлгодог болчих. Тэгэхээр энэ мэргэжлийг сонгоод суралцж байгаа хүмүүсийн хувьд давуу тал нь тэр ойлгодог болсон. Сэтгэл судлаачид хандах хэвээр хандах юм байна гэдгийг ойлгодог болсон. Хуучин шиг биш болсон гэсэн үг. Тэгэхээр мөн мэргэжлийн одоо үйлчлэгээний үн цэн нь өссөн, хэрэгцээ нь ихссэн тийм ээ. Тэгэхээр цаашдаа энэ маань бол хөгжлийнхөө одоо чиг хандлагын дагуу, үйл явцын дагуу цаашдаа улмал одоо хөгжинө гэж би харж байгаа салбараа. За дээрэс нь гадаадын одоо олон улсын хурал цуглаан, мэргэжилтнүүдийн одоо холбоодуудад элсэх энэ үйл ажиллагаа гадагшаага чиглэлтэй Монголдо хөгжөөд авах шүү. Одоо нөгөө гадагшаага чиглэсэн харилцаа холбоо тал руу илүү хөгжих юм болов уу гэж бас их харж байгаа. За манай багш нар бол Америкийн сэтгэл судлалын холбооны бас гишүүд байгаа бүгдээрээ. За маш их баярлалаа агшаа. Тэгэхээр магадгүй одоо энэ хөтөлбөрийг энэ мэргэжлийг бас сонгож суралцъя гэж бодож байгаа хүүхд залуучууд бас байгаа. Тэгэхээр тэдгээр хүүхд залуучууд маань магадгүй элсэн орохын тулд ямар одоо элсэлтийн ерөнхий шалгалтын хичээлүүд бас суурилдаг бол энэ талаас та мэдээлэл өгвөл. За элсэлтийн ерөнхий шалгалтын хувьд гэх юм бол нийгмийн тухай мэдлэг, гадаад хэл хоёрын аль нэгийг одоо заавал өгсөн байх шаардлагатай. За мөн хоёрдугаар шалгалтанд бол бусад хичээлүүдээс бас өгсөн байх шаардлагатай. Бусад одоо газар зүй, биологи, тийм ээ, математик гэдэг ч юм. Тэгэр хичээлүүдийг бол өгсөн байх шаардлагатай байдаг. За баярлалаа агшаа. Тэгэхээр ерөнхийдөө өнөөдөр ярилцъя гэсэн агуулга маань бол энэ хүрээд өндөрлөж байна. Тэгэхээр та бас ингээд бид хоёрыг үтсэн суугаа хүүхд залуучдаас зөвлөөд бас тэдэнд хандаад бас миний асуугаагүй орхисон бас нэмэлт агуулгыг бас хэлээч гэвэл. За нийт залуучуудаа хандаж хэлэх юм бол сэтгэл судлаач гэсэн мэргэжлийг та бүхэн маань сонгож байгаа бол одоо энэ чиглэлээр 3 улсын их сургууль, за 5-аас 6 хувийн сургууль бол бэлтгэж байна. Нийтдээ одоо та бүхэнд бол 8-аас 9 сонголт байна гэсэн үг. Тэгэхээр энэхүү сонголтыг хийхдээ та бүхэн маань тухайн сургуулиудын вебсайт руу ороод яг хөтөлбөрийн талаар мэдээлэл аваад, за мөн өөртөө сэтгэл судлаач мэргэжил хэр зэрэг одоо тохирох боломжтойг судлаад тэгээд харьцуулж агаад яг өөртөө хэрэгтэй хөтөлбөртөө элсэж тэрхүү үр дүнд хүрээрээ гэж одоо зөвлөе. За маш их баярлалаа агшаа. Бидэнтэй цаг гаргаа ирж ярилцсанд танд маш их баярлалаа. Тэгээ цаашдынх нь эрдмийн ажилтан, сургалт, судалгааных нь ажил танд маш өндрөөс өндөр амжилт хүсье. За баярлалаа. За тэгээд энэ хүртэл бидэнтэй хамт байсан та бүхэнд маш их баярлалаа. Тэгээд өнөөдрийн дугаар маань энэ хүрээд өндөрлөж байна. За магадгүй сэтгэл судлал гэсэн хөтөлбөрийг сонирхдаг, сэтгэл судлаач гэсэн мэргэжлийг сонирхдаг хүүхд залуучуудад бас илүүтэй бас ойлголт өгсөн, чиглэл өгсөн, баримжаа өгсөн ярианууд бас өнөөдөр яригдсан болов уу гэж бодож байна. Тэгээд та бүхэнд маш их баярлалаа. Дараагийнхаа шинэ дугаараар дахин уулзлаа. Баяртай. Баяртай.